хүн нэг өөрийн юмдаа өөрийн гэж бодсон зүйлдээ хитрхи нэг юм хайр найргуу хандаад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Хүний газар очихоор их соёлтой, их ухаалаг хүн болчдөг. Эх орондоо юм уу өөрийнхөө одоо нутаг усандаа аялж байхдаа хамгийн их бохирдуулж байгаа, хамгийн их одоо бүдүүлэг байгаа нь яг нутгийн хүн нь байгаа даа юм шиг надад санагддаг байхгүй юу? Та яг энэ бодол дээр яг ямар санал хэлбэл? За яг нь хуучин бол нэг тиймэрхүү хандлагууд бол байдаг байсан баха. Гэхдээ одоо бол нэг хахтар тэр нь бол гайгүй болсон гэж бодож шүү дээ. Ер нь бол нутгийн одоо жишээлхэд энэ тэнд нутаг сумдуудаар ингээ явж хахад нутгийн одоо хөтөчгч хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол ерөнхийдөө за ингэ шүү тэгэн шүү тий ингэдэ шүү тэгдэ шүү одоо манай энэ уул ус чи ийм шүү ийм учиртай шүү та нар ингэж болохгүй шүү тэгж болохгүй шүү бас аягүй сайн зөвлөгөө өгдөг болсон. Тэгэхээр бол ер нь бол ихэнх аялж байгаа хүмүүсүүд мэдээж одоо нутгийн хүний зөвлөгөөг л дагаж явж байгаа шүү. Тэгэхээр маа нөгөө нутгийн хүмүүс манд хэрхэн яаж зөвлөснөөс шалтгаалаад тэр одоо нутаг орон яг ямар шүү одоо байгальд яаж хандах вэ гэдэг л одоо харагдаж байгаа хта тий. Аялын боловсролын тухай бид өөр ярьж байгаа хэдий ч яг энэ аялын боловсрол гэж энэ шүү гэдэг бол гарын авлага бол байхгүй. Энийг бид яг нэг юм амьдралын практикаас олж хараад байна. Түрүүн таас яриандаа дурдсан аялал гарах гэж байгаа бол бид нар цаг агаар харах хэрэгтэй юм байна. Хаана үер ус буух хэрэгтэй, буух боломжтой тий. Ямар үед гал төмөр илүү гарах эрсдэлтэй байна вэ гэдгийг хүртэл ингээд юм тооцоолох шаардлагатай болж ин л та. Өөр юу байх вэ? Та зөв өөрийнхөө зүгээс зөвлөөч. За ер нь бол мэдээч нэг аялалд гарахдаа заавал манайх ч төлөвлөлтгүй гардаг шүү дээ. Шууд гарлаа гэж гарч шүү дээ. Ер нь анхнаасаа зүгээр ийм эхний аяллаа хөтөлбөрөө хийгээд сурчих хэрэгтэй. Эхний өдөр тэг нь 2 дахь өдөр 3 дахь өдөр ингэнэ гэдэг те 7 хоногийн дотор ингэнэ гэдэг ийм цаасан дээр ихлэ биччихдэг байхгүй. Цаасан дээр бичээд тэгэнгүүт за юу гэдэг одоо эхний өдөр их тамир орно те. Эхний өдөр их тамир орно ч гэдэг юм уу. Эхний өдөр одоо дадлал орно ч гэдэг юм уу те. Би чинь 2 дахь өдөр нь одоо тэгнэ 3 дахь өдөр нь ийм үзнэ. Тэгтээ яг тэрнийхээ ардтал дээр нөгөө хоноглох боломжтой газруудаа сумуудаа бичиж байгаа. Дайрч өнгөрөх газруудаа бас бичиж болж байна. Тэгээд тэрнтэй холбоотой нөгөө аялал гарах ч юм чинь заавал судалгаа хийх хэрэгтэй байдаг. Судалгаа хийхдээ яах вэ гэхээр одоо тэр нөгөө тухайн одоо газрын онцгой байдал, цагдаа, эмнэлэг тий? Эмнэлэг тэгээд одоо шатхуун түгээх станц. За ядаж энэ хэдийнх нь дугааруудыг тэр цаасан дээр бичүүлэх зүгээр байна. Хэрвээ тэгээ бичсэн тохиолдолд аяллаа явцдаа нөгөө тэр төргөтөр цаасаа гарвцсан дээрээ эсвэл одоо ноутбук эсвэл цаасаар хэвлээ аваад явчих штэ. Тэгээ тэрнээс онцгой шаардлага гарч байгаа тохиолдолд тэр тухайн газрууд руу шууд уцтаад хаана уцс байгаа вэ? Тэр дугаар нь хэдвлээ гэх ерөнхийдөө ямар шаардлага байхгүй. Зүгээр шууд тэрийг хараад л ингэ хийчих. Тэр бол мэдээж хамгийн анхны нөгөө нэг аяллаа одоо нөгөө нэг эрсдлээс сэргийлж байгаа хэсэг л байхгүй. Ер нь бол аялалд явж байгаа гэдэг чинь мэдээж эрсдлээс бол маш сайн сэргийлж явах хэрэгтэй. Тэрийг эрсдлээс сэргийлэхдээ эхний одоо авах арга хэмжээнд өрдөө тэр аяллаа маршрутаа гаргах, тэрэн дээр одоо нөгөө нэг тухайн одоо холбогдох газруудын утасны дугаарыг авч хадгалах ч гэдэг юм уу те. Иймэрхүү юмнууд байгаа. Хоёр дахь ажил нь болохоор мэдээж одоо нөгөө очисон газрынхаа одоо орон нутгийнхантай бас сайн уулзах хэрэгтэй. Орон нутгийнхантай уулзаад нутгийн хүнээс ядаж тийм магадгүй одоо нэг энэ бид хэд одоо энэ хавьд нэг юу яах гэсэн юм тийм ээ кемплэх гэсэн юм майхна барих гэсэн хаана орчвол зүгээр үгээд нутгийнхнаас асуучих юм бол тэд нар ч бас мэдээж нөгөө нэг үер ус ордгооч байд юм эсвэл нэг аль болох нөгөө нэг ялаа шумал багтаа одоо нөгөө нэг элдв янзын хорхоо могооч байд юм уу ийм багтаа газруудаа хилж өгнө шүү дээ мэдээж одоо тэрийг нь яг ингээд дагаж хэрэгжүүлээ явчих юм бол илүү зүгээр л гэж байна. Одоо яг манай монголчуудын хувьд ялангуяа дотоодын аялал нэлээд идэвхтэй улирал идэвхтэй сар нэрж байна. Та аялагчтай хандаж юу гэж уриалмаар байна? Юунд бэлтгэлтэй байх хэрэгтэй вэ? Бас бид нар хэрхэн соёлтой аялах вэ? За одоо нэг гол юм нь болохоор ингэж байгаа. Манайхан аяллаа бэлтгэхдээ ингээд нөгөө нэг бэлдэж гэнэ гэдэг нэг баахан юм аваа явчихдаг шүү дээ. Энийг одоо бид нар болох цаг нь бол аль хэдийн болцсон байгаа. Бараг гэрээ нүүлгээд байдаг шүү дээ. Бараг гэрээ нүүлгэн, дээр нь дэлгүүр нүүлгэн те. Одоо энэ бол бараг шаардлагагүй болцсон. Одоо сүүлийн үед яадаг вэ гэхээр бүх аймгийн төвүүд, сумын төвүүд том дэлгүүрүүд байдаг болсон учраас яг тухайн одоо юундаа тохирсон өдрүүдэд тохирсон аяллаа төлөвлөл за энэ өдөр дэлгүүр шин шоп хийх юм байна. Эндээс одоо ийм хүнс авах юм байна гэдгээ ингээд орон нутгаас ингээд багаар аваа явуучвал их хэмжээний ачаа авч явах шаардлагагүй болсон тийм. Дээр нь нэмээд илүү зардал гаргахгүй, илүү хог хаягдал гаргахгүй ийм болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо аль болох л яг л нөгөө тухайн орон нутгаас шинэ эко хүнсээ авч явах нь чухал болсон байна. Наач ястаа гой зөвлөгөө байна. Баярлалаа тад. Баярлалаа. За, болоо. Баярлалаа. Та бүхэн ч ажлын өмнө ажил хүсье. Баярлалаа.